нэг асуулт асууж бодож байна. Энэ Атрын 4-р ангид эхлүүлжсэн урьдчилан нийтдээ сая 200 талбайтай тэр нь 800 гадна тариалт хийж байгаа. Энэ жил нэмж тэр 400 мянган гадна нэмж тариалт хийж гэнэ энэ одоо авар. За нэгдүгээр асуудал, хоёр дахь асуудал энэ баруун бүссэн аймагуд одоо гурал тэжээлээ Оросын албануудаас импортлж байна. Тэгэхээр энэ улсын баруун турууны гурал тэжээлээ аж ахуй гэдээ байсан. Энийг сэргийх асуудал. Ховдын Эрдэнэрийн услагаатай тариад ингэ аж ахуй. За Баян-Улгийн аймгийн Ногоонор сумын хуучин гурал тэжээлийн үйлдвэр байсан. Гэтэл энэ тэжээлийн үйлдвэрийн байрыг одоо ингээд онцгой комисс жилийн өмнө тэрбум 500-аас үнэлэл авсан бас дамлаа зарж байгаа асуудал байгаа. Тэгэхээр энийг одоо буцааж авч байгаа тэжээл яаж сэрэх боломж байгаа. Энэ талаар ямар бодлого баримтжаа? Нэгдүгээр асуудал. Хоёр дахь асуудал одоо энэ ерөнхий шиг үндэсний хувьсгалын хүрээнд гол нэрийн хүнсний ногоогоо дотооддоо тариалаад Монгол орны өрсөн дургасан эрүүл хүнсээр ногоор ханх боломж байгаа л да. Ялангуяа сургуулийн хүүхдүүд цэцэрлэг яслын дотор байрны асуудлууд байж байгаа. Хавдар залуужж байна. Хүнсний аюулгүй байдал алдагдсан. Энд ерөнхий гишүүн санаа зовоод бас ийм хүнсний хувьсгал нэртэй хөтөлбөр явуулж байгаа. Энэ дээр одоо хөдөлмжийн аж ахуй гол мөрөнд агсан том одоо ховд байна. Баян-Улгийн Баянур сумын сангийн аж ахуй гэдээ байсан. Хүнсээр ханх боломжтой энэ сумууд дээр одоо энэ жидүүгээс зээл болох асуудлаар яаж анхаарч байна? Одоогоор хичнээн тэрбум төгрөг төлөвлөд байна. За энэ сая энэ намаржилтын асуудал асууж байна л да. Нөгөө цалих гар учраас сут хайрлахгүй байна гэдэг шиг одоо 100-да бороо бурхан тэнгэр маань хурвараа хайрлал сайхан 100 болох байх гэдэг ёроо бид нар. Тэгээд бас энэ юутай холбоотой зоончлог ямар байдагтай холбоотой энэ тариалтай асуудал бас нэлээд асуудал орох тавгд бас энийг мэдж байгаа. Дараагийн асуудал энэ хөрчлөргөл уйгур Шинжаан Орос улс Кошагаш мууст одоо гоц халдварт малын гоц халдвар төвшин гарсан байна. Сүүлийн үеийн штамаар сүгдсэн. Одоо айдууд бүгд хаварж анаасаа 100 цуслан урууга хаварж арганы үеийн саатлын улсууд майдлах наашаагаар энэ орж ирэх аюул маш их байна. Тийм ч гэсэн вакцины асуудал дээр ямар бодолтой байна? Вакцины хангалттай юу? Энэ төр асуулт асууя. За 6 номер сайд хариулъя. За газар тариалангийн салбарын өсөлт бол одоо бас яг гаагаар нь хэмжүүл одоо бас явж байна. 500 одоо эн чин 70 хэдэн мянган га тарьжсэн бол энэ жил 630 болж ингэж өсөж байгаа. За тэрэн дотроо төмс бол 16 мянган га тарина. Хүнсний нөгөө 18 мянган га тарина. За ингээд энэ тариалт маань байгаль цагуур олон зүйлүүд ингээд айтайхан байгаад ингээд авч чадвал Улаанбуудайн одоо дотоодын хэрэгцээгээ 100% хангана, төмсөө 100% хангана. Энэ 18 мянган га тарьсан хүнсний ногоо мөн бол 80% хангана гэсэн ийм бодолтой төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа энийг бүр 100% хангадаг болохын тулд энэ засгийн газрын тогтоолыг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Үүний хүрээнд одоо энэ үрийнхээ одоо 4 төрлийн үрээ нэмэх, хүлэмжийн аж ахуйгаа сайжруулах, дээрээс нь дахиад өвлийн хүлэмж ажиллуулсан хүмүүст нөгөө халаалтын захилгаанаар шийддэг захилгаан маш чухал учраас захилгааны үнийн одоо хөнгөлтүүд үзүүлэх гэдэг ингээд олон зүйлүүдийг бид бас хэрэгжүүлээд ингээд одоо бэлтгэлийн шийдвэрээ гаргуулсан, хэрэгжилтийг хангаад ингээд ажиллаж байна. За цаашдаа энэ хүлэмжийг зуны болон өвлийн гэдэг. Тэгэхээр өвлийн хүлэмжийн асуудал бол Монгол улсад туйлын одоо чухал зүйл. Үнийн одоо өсөлттэй холбоотой, хэрэглээтэй холбоотой. Тийм учраас ер нь өвлийн хүлэмж талдаа бид бас цаашдаа нэлээд анхаарах хэрэгтэй байна. Зуны хүлэмжийн асуудлыг бол бид нэр зөвхөн цэцгээд улмаа гэж нэг хүнд хүлэмж өгнө гэхээсээ илүүтэйгээр үнэхээр ажиллаж чадах, дуршлагтай, газартай ийм одоо хоршоодуудаар дамжуулаад бүс нутгийн асуудал болгож, аймгийн асуудал болгож ярих нь бол зүйтэй юм байна гэсэн ийм одоо чигтэй байгаа. Тэгэхээр за хур борооны асуудал дээр та бас анхаарал хандуулж байна. Бидний хувьд одоо
нэг л бололцоо байгаа нь одоогийн байдлаар бол энэ пуужингийн асуудал байгаа. Тэгээ пуужин бол өөрөө маш чухал байдаг. Энэ дээр бол одоо аймгийн удирдлагууд одоо яамны зүгээс пуужингийн шийдэд өгнө. Авсан пуужингаа бид нар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт цагуурийнхан өгнө. Тэгээ цагуурийнханаараа дамжуулаад нөгөө экспедицийн бензин тос бүх юмнуудыг энэ одоо аймагуудын удирдлагууд бол би шийдэд өгнө гэдэгт бол итгэлтэй байгаа. За дараа нь энэ малын өвчтөй холбоотой асуудал байна. За бүгд найрамдах хятад ард улсад бас малын одоо өвчин гарсан. Хойд одоо 3 сарын одоо 20-доор гарсан ийм одоо тохиолдлууд байгаа. Оросын холбооны улсад бас малын халдварт өвчний асуудлууд байгаа. За манай хөдөө аж ахуйн энэ мал эмнэлгийн өнөөдрийн үйл явц бол туйлын хангалтгүй байгаа. Би бол одоо шулуухай хэлнэ. Аль одоо 1 сард гарсан малын өвчний эсрэг ямар ч арга хэмжээ авалгүйгээр өнөөдөр ишээгээ төвөөр дамжаад одоо баруун аймагуд руу орчих. Энийг одоо бид нэр яаралтай зогсоох, яг таны хэлж байгаа энэ хөлийн бүс орчмоор одоо бас сэтгтэй юмнууд орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг бас яаралтай зохион байгуулах ажил байгаа. Сайдын хувьд бол энэ одоо үйл ажиллагаанд шаардлагатай санхүү мөнгөний асуудлыг бол одоо бүрэн шийдвэрлэхэд одоо бэлэн байгаа. Гэцгүй нь одоо төлөвлөгөөгөө одоо юмнуудаа танилцуулах ёстой гэж ингэж бас бодож байгаа.